ганцхүйгийн нүүр хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийн хувьд зарчсан байж болзошгүй гэдэг үндслээр авилгатай тэмцэх газраас хорж шалгаж байгаа. Түүнийг өнгөрсөн 7 дугаар сарын 29-нд Төв аймгийн хориход цагдаа хорьсон бөгөөд авилгатай тэмцэх газраас 2 сарын хугацаатай шаардуулж байгаа нь хэвлийнхэн зарлж байлаа. Тэгвэл ерөнхий сайдын халах зөвлөх ганцхан цагдаа хорих хугацааг сунгах хэсгийг магадлах шүүхурд өнөөдөр дүүргийн ариугийн хэргийн 1-р шүүхэд болох юм. Энэ шүүхурлын үеэр түүний гэрийнхэн эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулахар болсон гэх мэдээлэл байна. Ганцхан өмгөөлөгч Ваасан дорж өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугийн талаар удаадаараа мэдэгдэж байсан. Ганцхүйг авилгатай тэмцэх газраас цагдаа хорж шалгахгүйгээр гадуур байцаах боломжтой гэдгийг өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байсан билээ. Учир нь орон зайлах ямар ч үндэслэлгүй нөгөө талаар нүүр хөтөлбөр хэрэгжүүлэгчээр ажилласан болохоос шийдвэр гаргаж байгаагүй талаар Баасан дорж өмгөөлөгч хэвлэлээр дамжуулан мэдэгдэж байсан юм. Хэрвээ дүүргийн 1-р шүүхээс цагдаа хорих хугацааг сунгах шийдвэр гаргавал ганц өлсгөлн зарлана гэдгийг өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн гэдгийг мэдээлж байна.